Эзэнтэн минь, зөвхөн миний хар толгой дээр та бүх бурууг оноосгой. Шимүүлийн дээд 25:24. Дээрэнгүй хахир хатуу сэтгэлтэй ухаан муутай нөхрөөсөө болж Абигайл Давидтай авчирсан. Абигайл бүсгүй нь ухаалаг тайвнаар нөхцөл байдлыг засаж олон хүний амь насыг аварч чадсан нэгэн. Мөнхийн эзэн түүний ухаалаг байдал бусдыг гисэн сэтгэлээр дамжуулан өөрийнхөө төлөвлөгөөг биелүүлжээ. Асуудал тулгарх үед таны ухаалаг амар тайван байдал нь таныг төдийгүй бусдын амьдралыг ч мөнхийн эзэн аварч хамгаалах хэрэгсэл болтгоо. Абигайл бүсгүйн түүх нь итгэл ба ухаалаг байдал бусдад сул дорой мэд харагдавч үнэндээ үчирхэг үр дүн авчирдаг гэдгийг харуулдаг. Их эзэнтэйгээ ярьцгаая. Мөнхийн эзэн минь, ямар ч үед ухаалаг, тайван байж бусдад туслахад үргэлж бэлэн байхад биднийг удирдаач. Бидэнд туслаач. Амен.